За Батбангалан сайдын микрофоны. Эдийн засгийн байнгын хорооны дарга, байнгын хорооны эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, хот суурин газрын төлөвлөлтийг боловсронгуй болгох, бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд орон сууцчлалтын тухай болон орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкны тухай анх дахь хуулийн төслүүдийг боловсруулж 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслүүдийг улсын их хурлд Монгол намын бүлэг зөвлөлүүдээр хилцүүлээд байна. Өнөөдөр Монгол улсад 1 сая орчим өрх амьдарч байгаагаас 3.1 орчим нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцнд, үлдсэн хэсэг нь гэр болон стандартын шаардлага бүрэн хангаагүй сууцнд амьдарч байна. Агаар хөрсний бохирдлын дийлэнх нь их усүр нь эдгээр бүсээс шалтгаалж байгаа нь орон сууцчлалтын бодлогыг шин шатанд гаргах шаардлагатайг харуулж байна. Тухайлбал ипотекийн зээлийн хөтөлбөрөөр нийт 11 их 80 төгрөгөөс давсан санхүүжилт олгож 144 мянга гаруй өрхийг орон сууцтай болгоход дэмжлэг үзүүлсэн хэдий ч гэр орооллын бүсийн хэмжээ дорвитой буураагүй байна. Мөн орон сууцны үн жил бүр инфляцийн түвшнээс давсан буюу дунджаар 15 орчим хувиар өссөөр байгаа нь орон сууцны эрэлт нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж зөвхөн эрэлтэд суурилсан санхүүжилтийн бодлогоор асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгааг илтгэж байна. Улаанбаатар хотод жил дунджаар 16 мянга орчим орон сууц ашиглалтанд орж байгаа ч ипотекийн зээлийн эрэлт үнээс давж жил бүр 19 мянга орчим шинэ хүсэлт арилжааны банкудад ирж байна. Гэвч дунджаар 9.5 мянган хүсэлтийг шийдвэрлэж байгаа өгöd өнөөдрийн байдлаар 47 мянга гаруй өрхийн хүсэлт хоримтлагдаж 6.7 их 80 төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ үүсэж байна. Түүнчлэн өрхийн орлогын судалгаагаар нийт өрхийн тал орчим хувь нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломжгүй байгаа нь орон сууцны санхүүжилтийн хүртээмж хангалтгүй байгааг харуулж байна. Ялангуяа бага дунд орлоготой болон залуу өрхүүд орон сууцтай болох боломж хязгаарлагдмал хэвээр байна. Нөгөө талаас орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд газар хөгжүүлэлт, инженерийн дэд үтсийн асуудал гол саад болж байна. Дэд үтсгүй газарт орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт төлөвлөлтийг урт хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Иймээс орон сууцчлалтын бодлогыг зөвхөн ипотекийн зээлээр хязгаарлах бус газар хөгжүүлэлт, дэд үтс, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтолцоо, нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Хуулийн төслүүд батлагдсанаар төрөөс хэд хамааралтай санхүүжилтийн тогтолцооноос зах зээлийн зарчим суурилсан тогтолцоонд шилжин, орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэн, төрийн санхүүгийн ачаал буурна, хөрөнгийн зах зээл хөгжиж санхүүжилт нэмэгдэн, төрөөс орон сууцны төслүүдийг бодлогоор дэмжиж батлан даалт гаргана, зорилттой бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргана, зорилттой бүлгийн иргэдийг төрөөсийн орон сууцанд хамруулна, орон сууцны эрэлт нийлүүлэлтийг уялдуул зохицоор нь шийдвэрлэнэ. Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож урт хугацааны доктортой их усүр бүрдүүлэх зорилгоор орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкыг байгуулна. Тус банк нь зах зээлээс их усүр татан төвлөрүүлж арилжааны банкудаар дамжуулан ипотекийн зээлийн санхүүжилтийг доктортой хангах бөгөөд төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 хүртэл хувь байна. Мөн орон сууцчлалтын тухай хуулийн өрөөнд үндэсний орон сууцны корпорацийг байгуулж ижил төстэй чиг үүрэг хэрэгжүүлж буй байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн оновчтой болгохоор төлөвлөж байна. Энэ хүрээнд төрийн орон сууцны корпорац болон нийслэлийн орон сууцны корпорац зэрэг ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэж орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, төрөөсийн орон сууцны санх хөгжүүлэх, зорилт түлгийн иргэдийн орон сууцны хүртээмжийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Эдгээр хуулийн төслүүд хэрэгжснээр орон сууцны нийлүүлэлт нэмэгдэж, санхүүжилтийн хүртээмж сайжирч, гэр орооллын дахин төлөвлөлт эрчимжихээс гадна урт хугацааны иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал нөхцөл бүрдэх юм а. Иймд орон сууцчлалтын тухай болон орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкны тухай анх дахь хуулийн төслүүдийг улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж дэмжиж өгөхийг та бүхнээс өсөе. Баярлалаа.